Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Төмөн жаргал авахтай Тэнгис Төлгөн байна. Одоогоор VIP автомото клубын тамирч нар явж байгаа. Мөн бас Тавбогд Моторс компани спонсор байгууллагатайгаар тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа. За би болохоор мэрэгжлийн англи буюу MDS тамирч нар явдаг. Бүр багаасаа ингээд энэ сонирхол маань эхэлсэн. За тэгээд дунд ангид ороод RC car гэдэг байдаг нэг удирдлагатай машины удирдлагатай машин том машиныг 10 дахин ч юм уу эсвэл 14 дахин яг жижигрүүлсэн тийм автомашинаар яг мэрэгжлийн төвшөнд яг тийм клуб байдаг Монголд хобби авто центр гэдэг. За тэн дээр болохоор ерөнхийдөө яг гишүүнээр ороод тэгээд илүү энэ сонирхлоо хөгжүүлээд тэгээ явсан. RC гэдэг маань болохоор radio controlled car гэсэн үг байхгүй. Тэр нэг богино долгойноор өдөрдөг машин л гэсэн үг. Тэр нь болохоор удирдлагатай машин монголчуудын ярьдаг тийм удирдлагатай машин. Тэр нь болохоор ерөнхийдөө яг ингээд том машинтай адилхан бүх ангиллын бүх төрлийн тэмцээн уралдаанууд болон тоноглол хийгдэг тийм спорт гэсэн үг байхгүй. Яг мэрэгжлийн төвшөнд ингээд хүүхдүүдийн нөгөө тоглолтыг тоглоом маань болохоор шаал өөр тэр RC яг ингээд мэрэгжлийн төвшөнд шаал өөр байхгүй. Яагаад гэвэл яг энэ машиныг тэр чигээр нь шууд жижигхэн болгоод үйлдвэрлэсэн гэсэн үг. Тэр машин маань өөрөө яг машин шиг дээрээ доороо гартай, кардан голтой, хөдөлгүүртэй, дээрээс нь бас хүч дамжуулах шугамтай гэсэн үг. За тэгээд энэгээр яг юу энэ давуу талтай, юу ингээд энэ спорт руу хүмүүс их ороод байна вэ гэхээр ерөнхийдөө нөгөө хүүхдүүдээ техниктэй илүү ойрхон байлгах тий машиныг ингээ анханаас нь ингэж торддөг юм байна, ийм засвар үйлчлэгээ хийдэг юм байна, ийм бол гоё болчих юм байна. Ерөнхийдөө гоо сайхны ч гэсэн мэдрэмж өгч байгаа гэсэн үг. Ингээл том болол 20 хүрээлэл нэг машин аваад машина муухай заваа унах чинь нэг өөр бүр багасаа 4-5 настайгаасаа ингээд жижиг машинтай харьцаа сурцсан өөрийнхөө тэр машиныг ингээ хайрлаар гамнаа сурцсан хүн бол бас ингээ өөр баярнаа л гэсэн үг. Тэгээд энэ маань болохоор бүр дэлхийд дахнаараа ингээд хөгжсөн спорт, бүр ингээд олон улсын тэмцээн гэж болдог. Тэгээ ингээд Японд энтер гэх юм бол бүр амар ингээд хөгжсөн байдаг. Тэгээд яг дрифт ангилт нөх юм бол 4 дугаар хөтлөгчтэй, 2 дугаар хөтлөгчтэй гэсэн ангиллууд байдаг. За 2 дугаар нь бол яг манай энэ том машинтай дрифттэй бол яг адилхан зарчмаар ажиллаад явна гэсэн. За тэгээ анх гэх юм бол 9-р ангидаа өөрийнхөө анхны машиныг худалдаж авч исэн. Тэр болохоор BMW-гийн E30 гээд купе 2 алхтай машин авч исэн. Яг ингээд 100% машинаа өөрийнхөө хэмжээнд машинаа яг сайн мэддэг. Машинаа бүрэн гүйцэд машиндаа итгэхийн тулд бүх юмаа өөрөө чеклээд за энэ ингээд асуудал байна. Хадгалал дугууны шипэлхнүүд бүрэн те ингээд бүх юм нь бүрэн бүтэн ажиллагаатай байх юм бол ер нь тэр машин зүгээр. Тэгээд араас нь юуг анхаардаг вэ гэх юм бол мэдээж өнгө үзэмж. Бид бүхэн ч нэг тойрог замын уралдаан хийж байгаа учраас үзэгчд маань бид бүхнийг харж байгаа. Тийм болохоор гадна талаасаа ингээд залуу хүүхдүүд ч юм уу скол ийм машин сонирхолтой хүмүүс шууд хараад за энэ уралдааны машин байна. За энэ яг мэрэгжлийн машин байна гэдгийг харахын тулд анханасаа гадна үзэмж байна. За тэгээд мэдээж нэг тэмцээн л осоо хоорондоо өрсөлдөж байгаа. Тийм болохоор хүчний талын хөдөлгүүр болон хурдны хайрцаг тэр эдэнгүүд дээрээ илүүл төлхөө анхаардаг та. За тэгээд энэ жил болохоор 2023 оны 6 сарын 1-ээс 4-ний хооронд болохоор Power Expo Festival нэрээр илүү өргөжөөд ингээд болгочоод нь бол таатай байна. Тэгээд хүлээлт бол маш өндөр байгаа. Мөн бас өөрөө тэмцээнд орохыг хажуугаар за би энэ газрууд нь очиж үзэндээ ч гэдэм үү те найзуудаа урьж байгаа ингээд бүх эргэн тойрны хүмүүсээ урьж байгаа. Тэгээд эндээ зориулаад бас машинаа ч гэсэн маш сайн бэлдэж байгаа. За энэ дээр үнэхээр амжилт гаргачих юм бол бас цаашдаа бас нэр хүнд маань өсөндөө ч гэдэм үү те иймэрхүү бодлуудаар маш өндөр хүлээлттэйгээр машин тэргээ бэлдээд ерөнхийдөө бол завгүй байж ин да. За тэгээд үзэгчдтэй хэлэхэд 6 сарын 1-ээс 6 сарын 4-ний хооронд 22-ын авто худалдааны төвд хамгийн том талбай дээр Power Expo Festival маань болох байгаа. Тийм болохоор та бүх маань ажил цаг заваад зохицуулаад гэр бүлтэйгээ хамт ирээд манай энэ экстрем спортын хичнээн гоё гайхамшигтай үзүүлбэрүүд явдгийг ирээд сонирхоорой гэж уриалж байна. За тэгээд тэн дээр уулзцгаая. Power Expo Festival.